2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр улсын их хурлаас баталсан Монгол Улсын засгийн газрын 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.1.14-д нэг юм бодлогын чиглэл байгаа юм. Гэрч өгчийг хамгаалах, хэрэг шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах алба шинээр байгуулж, хохирогчийн эрхийг хангах, хохирол барагдуулах үйл ажиллагааг шин шатанд гаргана гэсэн нэг юм зорилт. Тэгээд энд одоо 3 ажил бичигдсэн. Гэрч өгчийг хамгаалах үндэсний тогтолцоог 2016 он татан болгосноос хойш бид яг дахиад 15 жилээр ухраад одоо гэр бүлийн хүчирхийлж байна уу, ямар нэгэн хүчирхийлд өртөх хохирч болсон иргэд энэ хамгаалтгүй байдлаасаа болоод ажлын байран дээр олон хутгалуулж өгдөг тэр тохиолдлууд дахиад давтаал гараад эхэллээ. Иргэд амь насаараа яг энэ бодлогын цоорхоо дотор эрсдлээ үрж явж байгаа. Тэгэхээр энэ гэрч орчийг хамгаалах байгууллагыг буцаан сэргэх бодлогыг хизнээс хэрэгжүүлэх вэ? Яг энэтэй холбоотойгоор тэр 3-т бичигдсэн хохирол барагдуулах үйл ажиллагаатай холбоотой байгаа юм. Соёлт хүндрэлтэн хохирол манайх шиг хохирол барагдуулах сан гэж байгуулахаас илүүтэйгээр хохирол барагдуулах үйл ажиллагааны процессын хөлтэй байдаг. Хүч хэрэглэсэн эрхчлөөний эсрэг гэмт хэргийн хохирогчийн хохирлыг төр энэ сангаас урьдчилж төлөөд тэгээд эргэн хогсон дээр хохироор шүүхийн шийдвэр хүлээгээд зовдог биш. Харин төр хогсон иргэний хохирлыг урьдчилж төлчөөд нөгөө буруутай тэгэдүүдээс сангаа хохирлуу болохын тулд араас нь хөөцөлдөг ийм иргэнээ хөнгөвчлсөн иргэндээ ээлтэй тогтолцоо бий болгож байгаа. Бид энэ тогтолцоог бий болгохгүй бол гудамжинд зодуулсан иргэн эрүүл мэндийн хохирлоо шүүхийг дуустал дээр нь зардал гаргаж хүлээдэг. Өөрөөсөө эрүүл мэндээр хохироод өөрөөсөө армянсаа мөнгө олж авдаг ийм нэг гажиг тогтолцоо бий болчиход байна. Тэгээ сүүлийн өдрүүдэд бас маш олон гэмтрүүд эрхбөхийн өндөр хариуцлагатай албан тушаал. За гэрч хохирогчийн хамгаалалт нь өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар цагдаагийн байгууллагын бүтэц хамаарагдж байгаа. Цаашдаа энийг илүү хариуцлагатай, бие даасан, хараа тус өр нөлөөтэй бүтцтэй болох шаардлагатай байгаа. Энэ хүрээнд хууль зүйн дотоод хэргийн яам эрх зүйн шинжил хийж ажиллахаар төлөвлөж байгаа. Энэ талаар илүү тодорхой мэдээллийг манай хууль зүйн дотоод хэргийн сайд Лавгийн Мөнхбаатар өгнө. За хууль зүйн дотоод хэргийн яамнаас гэрч хохирогчийг хамгаалах хуулийн шинжилсэн хариулгын төслийг бол боловсруулсан. За үүн дээр нэмээд ер нь гэрч хохирогчийг хамгаалахаас гадна хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, за мөн одоо тодорхой этгээдийг хоёулан хүргэх, хоёулан харгалзах, за мөн одоо энэ харилцаанд оролцож байгаа бус этгээдийг хамгаалах энэ асуудлуудыг нэгтгэсэн. За мөн одоо ялтан болон ялтныг одоо эрен сурвалжлах, одоос нэгэлтний эрен сурвалжлах, мөн ялдагчид татагдсан этгээдийг эрен сурвалжлахтай холбоотой энэ харилцааг зохицуулсан ийм өргөн хүрээнд нь одоо хуулийн төслийг бол боловсруулад байна. За түүнээс гадна тусгай субъектийн буюу одоо хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчдоос үлдсэн тусгай субъектүүдийн үлдсэн эрүүдэн шүүхтэй холбоотой үлдсэн гэмт хэргийг бас мөрдөх албыг одоо оруулсан ийм бүтцтэйгээр зохион байгуулалтаар бол төлөвлөж байгаа. За бид засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээгээд байвал нэлээд их хугацаа авах гэдэг. Тэгээ би нэг асуулт асуух гэдэг. Хэрэв засгийн газар идэвхтэй хурдтай ажиллахгүй бол улсын хурл энэ хуулиудыг бас санаачлах тийм хэрэгцээ байна. Энэ анх улсын хурлын чуулгыг эхлэхэд л зовлон гарсан эрүүл шүүлттэй холбоотой. Тэгээд дөрөв би хэллээ. Өнөөдөр болж байгаа үйл явдлаас хараад энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг үлдэгдсэн байж болох гэмтрийн тухай маш олон одоо үгүүдийг хариуцлагатай албан тушаалтнуудын амнаас гараад байна. Нэг юм үгээд гудамжинд иргэнийхээ эсрэг хийдэг хэргийг шийдвэрлэхийн төлөө байгуулсан төр иргэнийхээ эсрэг гэмтэр хийгээд эхлэх юм бол тэнд хууль арчил огт байхгүй болно гэж ийм үг өгдөг. Тийм учраас төрийн өөрийнх нь хийдэг хэргийг хянан шалгадаг нэн даруй шийдвэрлэх тогтолцоог бий болгохгүй бол төр өөрөө иргэний эрхчлөөний эсрэг мангас болж хувирдаг шүү. Энэ чиглэлээр дорвитойхон хурдтай ажиллахгүй бол арчлал, хуулийн засаглал, энэ улсын үндсэн хуулийн дэг жирэм өөрөө. За энэ маш чухал асуудал. Ер нь гэрчийн аюулгүй байдал сул гэрч хохирогч нар гэмт хэргийг илчлэхээс айдаг, зугтдаг ийм байдал гэрчийн хамгаалалт сулаас шалтгаалаад байна гэж энэ мөрдөх байгууллагууд дээр хүдэж байгаа. Тийм ч учраас ер нь жилдээ нэг 20-30 мянган эдийн хохирол гардаг. Эний шүүхэн шийдвэр гүйцэтгэл бэлтээ ажиллагаа хангалтгүй. Энээс болоод иргэд хохирдог. Энээс болоод иргэдийн төр дэд итгэл сулардаг. Ийм учраас энэ гэрч хохирогчийг хамгаалах асуудал бол системийн хувьд зайлшгүй яаралтай хийх шаардлагатай процесс. Тийм учраас энэ чиглэлээр
улсын их хурлын гишүүд та жишээлбэл манай туршлагатай хуульчийн хувьд манай хууль зүйн дотоод хэргийн хамтаа хамтраад илүү шуурхай ажиллахыг аль аллаасаа шахаад ажиллахыг бас уриалж байна. Энэ бол зөв зүйтэй асуудал байна.